Бүтээлч өрх. Сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүтээлч өрх 300 өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг салбар дүндээ оролцоотой хэрэгжүүлж ажиллаа. Манай байгууллагын тухайд гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих чиглэлээр нийт 5 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж хэрэгжилт 96%-тай байна. Тус 5 арга хэмжээний хүрээнд гарсан үр дүнг дурдвал уран дэвш хүүхдийн тусланд 3 зүрхийн 55 хүүхдийг өн төлбөрөөр амраасан. Хүүхдүүдийн 88% буюу 44 хүүхэд нь бол яг тусламжийн хөгжлийн үйлчлэгэнд хамрагдаагүй хүүхдүүд байсан. Үе тэмдгийн найз нөхдөд дундаа орж өөрийгөө зөвөр илэрхийлэх, спорт, бие барилдрын хөгжил, урлагийн чиглэлээр болон Монгол өв соёл уламжлаа хүндэтгэх, бахархах, Монгол тоглоом наадгайг тоглож шивсэн зэрэг үр дүнгууд гарсан байна. Гэр бүлийн боловсрол олгох сургалтад 3 зүрхийн гишүүдийг хамруулж ажиллаа. Хагас жилийн гэр бүлийн боловсролын сургалтын эрс идэвхээс 40%-аар бол өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь бол иргэд маань илүү гэр бүлийн боловсролд ач холбогдол өгөх, гэр бүлийн боловсролын хэрэгцээ энэ сургалтанд хамрагдах гэсэн хандлага нь бол нэмэгдсэн байна. Гэр бүлийн боловсрол олох сургалтаар хүүхдтэйгээ хэрхэн зөв харилцах, гэр бүлийн гишүүдийн эрүүл харилцааг дэмжих чиглэлээр бол ойлголт мэдээллийг нэмэгдүүлж ажиллаа. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах хүсэлтэй иргэдийг хүүхд гэр бүлийг бас энэ үйлчилгээнд хамруулж ажилласан. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдсанаар гэр бүл хосууд маань өөрсдийнхээ асуудлыг боддоор олж харах, түүнийг шийдвэрлэх арга замд суралцах зэрэг бол эрэг өөрчлөлтүүд гарсан байна. Мөн түүнчлэн 22 эрсдэлтэй өрхөд кейс нээж ажилласан. Үүнээс бол 16 хүүхдийг бол эрсдлийн төвшин дунд болон бага төвшинд бууруулж ажиллаа. Өндөр эрсдэлтэй 6 хүүхэд бол мөн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ, мөн холбон зурчлах үйлчилгээ, хүүхд хамгааллын үйлчилгээг хэрэгжүүлснээр 38%-аар эрсдлийн төвшинг бууруулсан зэрэг үр дүн гарсан байна. Намайг Одон Туяа гэдэг 9-р багийн иргэн. Би хоёроо хөдөлмөр эрхэлдэг. 20 гаруй 25 жил хоёроо жимсний чанал, байгалийн дагалт бүтээгдэхүүнээр эмээ ургамал зэрэг тиймэрхүү бүтээгдэхүүнүүд хийдэг. Бүтээлч 300 өрх төсөлд хамрагдсанаар би хүүхд гэр бүлийн газраас явуулдаг. Гэр бүлийн боловсрол олгох сургалтуудад хамрагдаж маш их зүйлийг мэдэж ойлгож авсан. Ер нь тэгээ нийгмийн харилцаа бүх талаар гоё сургалтууд их хамрагдаж байгаа. Эдгээр надад маш их таалагддаг. Надад бол маш зөв төсөл байна гэж бодогдож байгаа. Маш үр дүнтэй хүмүүс хоёроо юм эрхлээл дор юм хийгээл явдаг. Энэ дээр хамтар сургалтанд хамрагдсанаар бие биенээсээ зөвлөгөө авах, юу нь болохгүй байгаагаа хоорондоо ярил, энэ дээр болохгүйсэн гэдэг айгуу сайн ярилцаж хоорондоо тэр тал дээр айгуу сайхан байгаа. Энэ хөдөлмөрийн хүрээнд бас хүүхдүүдээс нэг нь өндлөргөө заслан амраагач гэдэг өрсөн зам. Тэгээ би бага хүүгээ сонгож явуулсан. Манай бага хүү их авьяастай дуулдаг. Өөрөө их сэргэлэн тэмхүү байгаадаа 7 дугаар анги. Тэгээд хүүгээ явуулсан. Маш баяр хөөртэй ирсэн. Бид нарт ч гэсэн бас хичнээн юм хийж байгаа ч гэсэн өргөдөлгөөлж амьдрдаг болохоор яг төлбөр төлөөд хүүхдээ заримдаа явуулчих гээд боломжгүй ч байдаг. Тэгээд хүүгээ явуулсандаа би айгүй баяртай байсан. Хүү маань айгүй баяр хөөртэй ирсэн. Дуулж яасан тэндээ очиод ээж бистэ одооллаа. Айгүй хөөрхөн ирсэн. Тэрэнд хүү маань ч их баярлсан. Манай гэр бүлийнхэн бүгд айгүй баярлсан. Бүтээлч өрх.